Хараа тэглэх мэдсэл гэж юу вэ? Хараа тэглэх гэдэг монголчуудын хувьд ойлголт өгөөд их ярилцаа яг тэр нэршлэр нь илүү сайн мэддэг. Бидний хувьд бол хараа тэглэх гэдэг маань нөгөө харааг ямарч байхгүй болох буюу 0 харааг ерөөхдөө хараа тэг хараа гэж нэрлэгддэг. Нэршлийн хувьд яг буруу ойлголттой олон жил яваад ерөөхдөө тогтцсон. Нөгөө талаасаа болвол яг хараа тэглэх гэдэг утгыг таны нүдэнд байгаа одоо тэр шилний өөрчлөлт биш те хасах 3 4 5 6 хэдийг зүйдэг. Тэр шилний өөрчлөлтийг 0 болгоно гэдэг утгаараа яг хараа тэглэхээр нэг талаас яг зөв гэсэн. За энэ яг яадаг вэ гэхээр таны нүдэнд байгаа тэр шилний өөрчлөлтийг л лазер шуяны тусламжтайгаар байхгүй болгоод таныг лазераар шилхүү болгож байгаа л гэсэн үг. Шилхүү болгох буюу одоо тэр шилтэй юм шиг тод харааг танд өгч чаддаг нэг төрлийн одоо сүүлийн үедэд залуучуудын дунд дэлхийд дахинд одоо тренд болж байгаа нэг төрлийн хаалга байхгүй юу? Гоо сайхныхаа мэдсэлийн төрөлтөд орж явдаг. Тийм тэрнээс биш яг таны нүдний өвчнийг онцлоод одоо нүдний өвчнийг чимчлээд байгаа төрлийн хаалга биш байхгүй юу? Гол нь тэр гэсэн үг. Тэгэхээр яг энэ бүгдийг ярахаа өмнө нөгөө яг нүд чи яг ямар үүрэгтэй гэдэг талаар ярих хэрэгтэй л болчиход байна л да.